Дараагийн мэдээг танилцуулъя. За Япон улсад ундаг дугуйтай холбоотой осол нэмэгдэх болсон. За үүнээс шалтгаалan тус улсад ундаг дугуйтай холбоотой замын хөдөлгөөний зөрчлийг торгох юм торгуулийн арга хэмжээг авч байгаа юм байна. За цэнхэр торгуулийн тасалбар гэж нэрлэгдэж байгаа энэ хүү тасалбарыг тасалбар торгуулийг бол дугуйтай холбоотой осол болон одоо бусад зөрчлүүдтэй холбогдуулан ногдуулахаар болсон байна. За тухайлх юм бол замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас ашигласан тохиолдолд тодорхой тооны торгуулийг ногдуулахаар болсон байна. За эдгээр торгуулийн арга хэмжээний тогтолцоог эх оны 4-р сарын 1-ээс эхлэн Японы цагдаагийн газраас бол хэрэгжүүлэхээр болсон байна. За тугуучдад оногдуулж байгаа торгох шинэ тогтолцоог бол өнгөрсөн жил дугуйтай холбоотой осол нэмэгдсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. За үүнийг дагаж мөрдөж тухайн одоо өөрчлөлтийг оруулах болсон байна. За энэхүү хуулийн зохицуултын дагуу дугуйчд бол эрүүгийн хэрэг шийтгэлд бол ноогдуулахгүй. За гэхдээ харьцангуй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бол торгууль төлөх ийм асуудлыг тогтолцоогоор бий болгож байгаа юм байна. За мөн энэ тогтолцоонд бол бас автомашин болон мотоцикл ч гэсэн хамрагдаж байна гэж үзэж байна. За төлөвлөгөөг эхлэхээс өмнө Японы үндэсний цагдаагийн газар 113 зөрчил торгох ялыг авч торгуулийн одоо цэнхэр хуудсыг өгөхөөр төлөвсөн гаргаж байгаа юм байна. За ундаг дугуй унаж явахдаа ухаалаг утас хэрэглэх юм бол 12,000 йен буюу 84 орчим ам долларыг төлөх юм байна. За улаан гэрлэр гарсан тохиолдолд эсвэл буруу замаар дугуй унсан, за явган хүний замаар дугуй унсан бол 6,000 йенээр торгуулах юм байна. За мөн энэхүү одоо ундаг дугуйн цэнхэр торгуулийн тасалбар нь ундаг дугуйны төрөлд бас хамаарна. За мөн ундаг дугуйтай холбоотой зөрчилд бас торгуул ногдуулах юм байна. За тухайлах юм бол ундаг дугуй нь торомсын болон одоо бусад гэмтэлтэй дугуй унсан байх юм бол 5,000 йен буюу 35 орчим долларын торгуул ногдуулах юм байна. За мөн ундаг дугуйг зэрэгцүүлэн унах юм бол 3,000 йен буюу 21 ам долларын торгуул ногдуулах юм байна. За мөн энэхүү хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Японы үндэсний цагдаагийн албанаас энэхүү хэрэгжилттэй холбогдуулан иргэдийн санал хүсэлтийг одооноос эхэлж авч байгаа юм байна. Ингээд энэ санал хүсэлтээр үндэслэн одоо хуулийн хэрэгжилтийг илүү сайн одоо хэрэгжүүлэх боломжийг олгохоор ажиллаж байна гэж тус цагдаагийн газраас мэдгдсэн байна.